За сайн байцгаана уу. Би энэ нөгөө нойлын цаастай цуг хараа ингээд хийгээ шорогоор утсан. Нэг үндсийг хөндөхгүйгээд үндсийг салгах гэхлээр үндс нь ингээд цаастайгаа наалдсан байсныг би ингээд цаастай цуг хийгээд дээрс нь шорогоор оччихсан. Тэр лойл минь одоо нэг юм байна. Тэг би одоо энийг салгаж суулгаж байна. За тэгээд ингээд нөгөө цаастайгаа наалдсан болохоор зарим нэг нь бас хараа ингэж ургасан байна. Энийг эвтэйхэн салгаж аавна. Салгаж аваа. Тэгээд та нар энийг цаастай нь хэрвээ тавихтаа дандаа 2-2-оор нь ингээд цаасын эсвэл та нар нэг нэгээр нь тарих бол нэг нэгээр нь ингээд цаасын ураад шоронтой хийвэл зүгээр юм байна. Тэгээд энэ нөгөө нодон жил миний хэрэгжилсэн уут байгаа. Тэгээд энэ уутаа би энэ жил дахиад ашиглана. Дор нь ингээд цаалчихсан юм байгаа. Цаасан сайн харагдахгүй байна гэх. Энэ хараа ингээд сэтэлчихсэн. Ингээд 3 удаа сэтэлсэн. Хоёр хажууд нь голд нь ингээд сэтэлчихсэн юм уутнууд байгаа. Тэгээд энэ уутандаа шороо хийгээд за тэгээд хийсэн шороон дээр лойл аваа тавина да. Лойл аваа тавихтаа ингээд дандаа хэвтүүлж тавина. Тэгээд ишээ дарж өгнө. Энэ ингээд урт ургахад бол хамаагүй. Та нар лойл бол лойл нөгөө ишнээс шинтэж авдаг болохоор лойлны энэ ингээд урт сунаад ургацсныг бол ингээд наалуулаад ингээд хэвтүүлээл тэгээ шороогоор очиж өгөөд тэгэл энийг ингээд шороогоор очиж өгөөд тэгээд ингээд тавиад энэ би одоо за би одоо та нарт том ургацсныг бас нэгийг ингээ уутанд ийгээ та нарт налуулж хэвтүүлээд ингээ тарихыг харуулъя. За ийм том ургацсан байна. За одоо энийг налуулж хэвтүүлэхийн тулд энэ доотлих нь энэ сул навчнуудыг бүгдийг нь авчихна. Ингээд аваад за тэг би энийг уутанд хийх сонирхолтой байна. Энэ уутанд хийхэд их амар. Миний энэ уут болохоор бүр 1 литр ордог. Тэгээд одоо энэ ингээд том бодоод ургаад ирэхээр зэрэг дахиад дээрэс нь шороо хийгээл нэмээд өгөөд байна. Шороо нэмэл өгөөд байна. Тэгээл бүр том энэ уута дүүртэр дараа нь ингээд шороо хийгээд үндсээ нь дахиад одоо ийм болцсон байна. Энэ ургаал нэг ийм болцсон байхад нь дахиад энийг нуглаал энэ хүртэл нуглаа шороо хийж өгөөл энийг ч гэсэн авчих юм байна. Тэгэл ерөөс 6 сар болтор та нар одоо энийг ингэж ургуулахын юм чинь. Тийм учраас ингээл ургуулчихад зүгээр за. За би одоо энийг шороонд суулгах юм. За би жоохон шороо хийсэн. Нэг төр зүрийн шин тавьчихна. Энэ шороо хийсэн. Одоо энэ шороон дээрээ энэ лойлоо хэвтүүлнэ. Хэвтүүлээд тавина. За та бүхэн хараа хэрвээ ингэ савнд ийм сав юм бортгонд тарих гэж байгаа болоод ингээ хэвтүүлсэн ч болно шүү дээ. Хараа ингээл тэгэл энэ рүү ингээ шороо хийгээд өгнө. За би одоо энэ уутандаа тарих гэж байгаа учраас ингээд ишээг нь хугалчих болохгүй. Ишээ хугалахгүйгээр ихтэйхэн хийж өгнө. Ишээ нь хугалахгүйгээр налуулаад ихтэйхэн за одоо ингээд хажуу тийш нь харуулад ингээд тавьчлаа. Одоо энийг шороогоор дүүргээд өгнө. Энэ том сав болвол өшөөж сайн налуулж өгч болно. Одоо энийг болохоор шороо ихтэй болж өгөөд бас жоохон ингээд доош нь ингээд хараа ингэсгээ жоохон ингээд дараад ингээд хэвтүүлээд өшөө ингээд жоохон хэвтүүлээд ингээд зөвхөн энэ үзүүрээ үлдээгээл бусдыг ингээд хэвтүүлээл шороогоор дарж өгöd байгаарэ. За би наад талаар нь энэ рүү нь одоо шороо хийгээд өгсөн. За одоо энийг нааш нь ингэж болгож байгаа цаа талаар нь бас шороо хийгээ. Тэгээд энэ уутай дүүртэ шороо хийгээд өгнө. За би нэг гараараа уцаа ирсэн болохоор жоохон тиймэрхүү л байна. Тэгтээ болно. Ингээ юм хараа. Тэгэд энэ чинь наашаа ингээ налж болж ивэл нааш нь ингээ налуулсан ч болно. За яа. Нааш нь ингээ жоохон бас ингээ жоохон налуулаад ингээ болж өгвөл энийг их доош нь суулгууд их сайн шүү дээ. Тэгээ яагаад гэвэл дахиад ингээд одоо удаа ургах юм чинь сунаал ургахт нь дахиад дээрээс нь шороо хийгээд энэ саваа томсгоол яваад байна гэсэн үг.
Тийм учраас нэг их том сав одоо энэ гэрт байхад 6 сар хүртэл байхад ч одоо их том сав чинь зай их эзлээ тавих газар байхгүй хэцүү юм чинь. Тийм учраас болж өгвөл юм баг шороондоо л ингээд энийг сайн өшийн дараа л болж өгвөл багал байлгаад авах хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл сайн тэгвэл зүгээр. За одоо ингэж жагаад би энэ дэр шороо хийгээд. За ингээд суулгах чинь да цөмөрөө. Өшөө нэмээд бүр энэ хүртэл шороо хийж өгсөн ч болно ингээд. Тэгэл ингээд суулгах чинь тэгээд би болохоор хараа энэ нөгөө йогуртны энэ савнд энийгээ тарьсан байхгүй юу. Ийм багт нь ийм жижигхэн багт нь налуулаад энэ дээр шороо хийгээд одоо ингэж тарьсан. Би одоо та нарт харуулах юм. За ингээд би ингэж хэвтүүлээд сунцсан багт нь ингэж хэвтүүлээд тэгээд энийг ийм портгонд тарьсан байхгүй нь йогуртны ийм савнд ингэж тарьсан. Би бананы хайлс хийж хайгуу дуртай бананы хайлс гэрчээ хийцэн нэгсэн дом миний бордоо байгаа. Тэг ингээд жоохон нааш нь болгож байгаа л цаа талаар нь шороо хийгээл ингэж энийг ингэж ургуулсан. Илаалаа. Нэг гараараа барьж байгаа болохоор жоохон тийм сайн юу яж өгөхгүй байна. За ингэж байгаа л ингээд цаа талаар нь ингэ шороо хийж өгөөд энийг нааш нь болгоод ингээд би дандаа хосоор нь ургуулсан байгаа нь. За би та нарт харуулъя. Хараа энэ. Одоо эднэрийг бүгдээ йогуртныхаа савнаас аваад би энэ гялгар юундаа хийж уутандаа хийж тавих гэж байна. Тэгээ энэ уутанд ингэж тарихын сайхан давуу тал нь болохоор энэ ийм жоохон мөртлөө ийм жоохон шороонд ингээд лайлаа суулгачиж байгаа байхгүй. Тэгээ дахиад жоохон томроод ирэхээр нь дахиад уутын томсгоо шороо хийгээд өгөөд энэ тэгээд бүр 6 сар болоход чинь баг энэ уутан дүүрхгүйгээр айгуу гоё энэ мөтгөө сахилгаар гоё ургацсан байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бортгонд хийхээр чи хараа энэ зөвхөн одоо энд л үндэс байгаа шүү дээ. Энэ дээд талд нь энэс доошоо үндэс нь гараагүй. Тэгэхэд ингээд шууд ийм их шороо орчиж байгаа байхгүй. Энийг би баг суулгая гэхээр нар үзэхгүй. Тийм учраас би ийм их шороо хийж өгч байна. Тийм учраас ийм жижиг савнд эхэлж суулгаал, жижиг савнд тариал. Тэгэл дараа нь ингээд томсгоо яваад байвал их зүгээр. За ингээд та бүхэн лойлоо. Одоо сунчлаа арчлаа гэдэг ийм юмнуудыг хаяхгүй шүү дээ хайр юм. Эн чинь тэгээ сайхан ургахын юм чинь сайхан нишнээс шимт ижил аваад ургаад ахын юм чинь энийг хайж болохгүй ш. Тэгээл энийг ингээд налуу чивтүүлээл тэгээс нь тэгэл ургуулад байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.